За ороймондэй. Сайхан урцгааж байна манайхаа. Яар нь хоёр видео үзчихээд уурч хүрэх шиг, инээж хүрэх шиг болоод. За нэгдүгээр нь бол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн нэг видеог үзлээ. Тэгээ манай хүн нэг үе өсөрж гарч ирэл амар загнах юм те. Нэг юм орон гараа хүн шиг бүр усан тайсан чулуу шиг чимээгүй үгсэн амд нь идэхгүй байж итлээ. Дэвгэнд өсөрж гарч ирэл хэдэн хүн загнах юм. За тэр загнаж байгаа бичлэгийг үзээд нэг жоохон игдүү үрсэн юм аа. За хоёр дахь нь Монгол улс халамжийн улс боллоо гинэ. Яг үнэндээ бол дэлхийд ямар ч халамжгүй улс бол Монгол улс. Нэг хүүхдийн сар 100 мянган төгрөг өгдөг халамж гэж байгаа бол өстой буцаарай заа. За би төгсгөлөөс нь ярив. Халамж үзүүлдэг улс гэж ямар улс байд юм бэ? Монгол улсаас 2 дахин бага баялагтай. Алт нефт байгаа. Тэгээд Монгол улсаас одоо бараг 10 гаруй дахин бага газар нутагтай. Манай одоо нэг аймгийн газар нутагтай тэнцэнэхээр бараг 20 дахин бага юм удаа. Ийм улсын иргэдийн халамжийг би зүгээр ярьж өгье заа. Тэр улсад яадаг вэ гэхлээр дөнгөж төрсөн хүүхдэд $60,000 өгдөг. Дөнгөж төрсөн хүүхдэд $60,000 өгдөг. За тэгээд гэрэлж байгаа залуу осуудад $120,000 өгдөг. Гэхдээ $120,000 өгөхдөө газар зааж өгдөг. Газар зааж өгдөг. Тэгээд газар өгөөд улсаас үнэгүй газар өгөөд дээр нь $120,000 өгдөг. Тэгээ хамгийн гоё нь заяа газраа өгчөөд $120,000 өгчөөд байшингийн улсаас барьж өгнө. Барьж өгнө. За сонсож байгаа үз дөнгөж төрсөн хүүхдэд $60,000 өгнө. За тэгээ залуу осуудад $120,000 газартай дээр нь байшин барьж өгнө. Зээлэр. За ингээд 3 хүүхэд гаргах юм бол 3 дахь хүүхдээ гаргах юм бол тэр ээжийн ерөөсөө улсад тавьсан бүх зээлийг улсаас тэгэлдэг. Нойлно гэсэн. Энэ бол хүн амаа өсгөх асар өндөр бодлого явж байна. За дараагийнх нь халамж юу юм гэхлээр хүүхэд өсөж байгаа эмэгтэйд хүүхдийн мөнгнөөс нь гадна сар болгон хүүхдийн насанд хүртэл сар болгон тэр ээжид хүүхдийн мөнгөн дээр нэмж $200 өгдөг. $200 өгнө. Ойлгож байна. За тэгээ 3 хүүхд гаргахаар улсаас бүх өрийн тэгэлдэг. Бүх зээлийн. За ингээд хүн ажиллаж байгаа тэтгэвртэй гарангуут улсаас цалинжуулдаг нэг асрагч өгнө. Одоо жишээлбэл би тэтгэвртэй гарахад надад улсаас намайг асар гэж нэг асрагч өгдөг. Тэр асрагчийн цалин улсаас гаргана. За өндөр настан хүмүүс юм уу өвчнөр ямар нэг байдлаар иргэн нас барахад тэр хүний оршуулгын зардлыг улсаас 100% гаргана. Ойлгож байна уу? Ингээд улстай бол хамгийн сүүлийн үеийн асар өндөр одоо технологиор тоноглосон хамгийн сүүлийн үеийн эмнэлгүүдийг барьсан. Тэр эмнэлгүүдтэй өөрийнхөө үндэстэн насан туршид нь үн төлбөргүй эмчилдэг бүх үйлчлэгийг үзүүлнэ. Өөрийнхөө үндэстэн. Гадаадаас ирж ажиллаж байгаа ажилтан мэрэгчлэтнүүдэд хамгийн бага цалин өгдөг учраас гадаадаас бараг тэр оронд хүн очдгоо. Өөрийнхөө орны үндэстэнд өөр үндэстэн ясна тэд нар цалин маш бага өгдөг учраас хүн бараг очдгоо. Өөрийнх нь үндэстэн асар өндөр цалин авна. Ойлгож байна уу? Халамж гэж энийг хэлдэг юм. Гэтэл өнөөдөр та нар
сард нэг хүүхдийн 100 мянган төгрөг, 20 мянган төгрөг өгчөөд энийг халамжаар амьдарч гин гэдэг юу хуцаад байгаа. Монгол улсад алтан байна, нефт нь байна, зэсэн нь байна. Тэ? Газрын ховор элементүүд нь байна. Никл нь байна, төмрийн өдөр нь байна, мөнгөний орд нь байна, цагаан тулганы орд нь байна. Ёстой 9 эрдэнийн орон. Тийм. Гэтэл 3 сая 500 мянган үнэтэй. Тэгээ юу өгсний чинь халамж юу хуцаад байгаа. Монголд яаж ийн? Тэнд төрөхөд 60 мянган доллар авч байна. Монгол хэдэн төгрөг авдаг вэ? Сар болгон 200 доллар өгч байна. Монголд сард хэдэн төгрөг өгдөг вэ? Гэрэлж байгаа осуудаа 120 мянган доллар өгч байна. Үнэгүй газартай. Газар дээр нь улсаас байшингийн барьж өгч байна. Иргэдтэй зээл олгодог. Ямар ч хүүгүй зээл олгодог тэр улс. Гэтэл өнөөдөр Монгол улс манжийн үеэс илүү 27% хүүтэй. Тэр улс иргэдтэй зээл олгохдоо ямар ч хүүгүй олгодог. Зөвхөн авсан мөнгөө буцааж тушаадаг. Ямар ч хүү иргэдтэй боддоггүй тэр улс. Гэтэл Монгол улсаас 10 дахин олон хүү амтай. Тийм үү? Бараг 30 орчим сая хүнтэй. 28 сая хүнтэй. Тэгээ Монгол улсаас 20 дахин жижиг газартай. 30 сая иргэнтэй ийм газар ингээд ард иргэдээ ингээд нэг хаттан цул бусаг гараад ирж байна. Энийг болоог хүн. Тэгэд Монгол улс яадаг вэ? Ийм байж халамжийн улс гэж ярихгүй. Тэгээд одоо би удаа хэлж байгаа да. Бусад орнуудад технологиос үйлдвэрээсээ хүнд үйлдвэрүүдээс ингээд тэр бомбнууд нь төрдөг, баячууд нь төрдөг. Гэтэл Монгол улсад одоо яг технологиос төрсэн тэр бомбтон баят байхгүй. Ангаах ухаанаас нь төрж байгаа баян байхгүй. Хүнд үйлдвэрээр төрж байгаа баян байхгүй. Монголын баячууд Монгол ардын намаас төрдөг. Хуучин 76 гишүүн байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж асар их мөнгө хөрөнгөлүүлээд тэндээс ганцхан зээл аваагүй байдаг. Ганцхан жижиг дунд үйлдвэрээс зээл аваагүй байдаг. 76 гишүүнээс 75 жижиг дунд үйлдвэрээс зээл авсан байдаг юм да. Юу жижиг дунд үйлдвэрлэл дэмжих ингээ өөрөөсөө хуугаа ичдэг. Ямар нэгэн бонд гаргана өөрөөсөө хуугаа авчдаг. Тийм үү? Боловсролын зээлийн сан гэдэг сан байгуулад асар их мөнгө төлөвлөсөн. Тэр нь одоо дандаа л баячуудын өр хүүхдүүд, хамаатан садны хүүхдүүд, нууц амрагууд нь ингээ боловсролын зээлийн сангаас дандаа Америк 3 дахь орнуудад сурсан байдэ. Тэгээд жирийн бороо иргэдээс, жирийн энгийн ардуудаас нэг ч хүн тэр боловсролын зээлийн санд хамрагдаагүй байдаг. Тэгээд одоо ийм байж ингээд халамжийн улс гэдээ хуцаадах. Энэ нэг нөхөр намайг бити шаагаад гинэ. Чи залуу хүн юм унш. Дэлхийд аз жаргалын яамтай ганцхан улс байдаг. Тэр улсын халамжийг сонирх. Тэр дэлхийд аз жаргалын яамтай ганцхан улс иргэдээ яаж халамжилж, яаж хамгаалдаг. Энийг судлаарай. За намайг одоо ингээл цус ярьж ийн гэл одоо яриг бараг л одоо гийтлэр нөө өмхий Батүл Монгол улсын баатар Батүл бит хоёрын баатар гэж өгсөн бас элбэгдэрж зөргийг аллаа гэж баатар өгсөн баг та. Би бол тэгж боддог. Зөргийг алсныхаа төлөө тэр баатар болчлоо гэж боддог. Тэрийг нөгөө талигач малиш их төвшөө хэлдэг штэ. Элбэгдэрж Батүл хоёр нийлж байгаа зөргийг алцаан гэж малиш удаа дараа ярьж исэн. Тийм хүн баатар өгөөд идэг. Тэгээ чи залуу юм судалцаа юу. Тэгээ одоо ийм байхад Монгол улс сайхан байна гэд хөрөлс хөгжиж гин гэж ярих. Монгол улс сайхан хөгжиж гин гэж ярих. Хөгжил гэдэг чинь миний хэдэн байшингууд биш шүү дээ. Улаанбаатар хотын бүх том байшингуудыг та нар авлаа.
Улаанбаатар хотын 50% хятадууд худалдаад авчлаа. Анх эмээлтэд хэдхэн хятад орж ирсэн. Тэд нар эмээлтээс наашаа Улаанбаатар хотын газрыг авсаар байгаад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 50-аас дээш хувийг хятадууд худалдаад авчлаа. Монгол хүн нас орохтой Солонгос хүнээс газраа худалдаж авч байна. Энэ төр сайн ажиллаж байгаа юм уу те? Монгол улс хөгжөөд юм уу? Улаанбаатар хотыг тойрсон буйны газрууд, оршуулгын газруудыг дандаа солонгосууд худалдаад авцсан. Солонгос хүн дээр очиж хөгшөдөө буурлуудаа нутгаглуулах газраа бид нар худалдаж мөнгө төлж авч байгаа. Энэ бол эмгэн л. Энийг ярихаас өөр аргагүй. За хөрвөл сүх сая үсэрж гарч ирээл Монгол улс хөгжиж байгаа гэж баах хүн загимжин. Хөгжил биш ээ. Энийг хөгжил гэхгүй. Хөгжил гэдэг шал өөр юм байдаг. За хөрвөл сүхний хувьд нөө гурил мах хоёр л байхад болцдог гэж байгаа юм нэг юм хүнд бол гоё л байгаа л бах л да. Пицца идэл энэ гоё юм шиг хөгжиж байгаа санагдаад байна. Хөрвөл сүх чи юу гэлээ? Монгол хүнд бол ер нь гурил мах хоёр байхад л болоо гэсэн шүү дээ. Тэгээ сая хүн загинж байгааг нь сонссон Монгол улс хөгжиж байгаа гэж байна. 20 жилийн өмнө сумын төвд дийзлэр цахилгаантай байсан гэж байна. Тэгээ тэрийг одоо Монгол Ардын намынхан бүх сумдуудаа цахилгаантай болгосон гэж байна. Аймгийн төвд засмал замтай болсон гэж байна. Хөрөц хөрөнгөлөгч аваач бүгдэнд нь одоо засмал зам тавьсан юм шиг байна. Ичээсээ 1960 онд үнсэн товрог байсан Солонгос улсыг хар. 1960 онд үнсэн товрог байсан Солонгос улсыг хар. Сингапур улсыг хар. Вьетнамыг хар. 45 онд цөмийн бөмбөг хоёр том хот дээрээ хаяулаад тэр чигээрээ үхэл уу гашууд автаж Америкчуудын бөмбөгтөд нь тэр чигээрээ хөрснө хэрэгжижсэн Японы арлыг хар. Ямар байна? 1960 онд Монгол улс Азийн цагаан тагин болж байлаа. Бүх үйлдвэртэй байлаа. Тийм биз? Тэгээ энэ 35 жилийн дотор хэдэн сум руу захилгаа олгосон, хэдэн амир руу засмал зам тавьснаа маш сайн хөгжил гэж ярьж байна. Монгол Ардын намын лойвэрчид, хулгайчууд эх орноосоо урвдаг, харийнхныг шүтдэг, гадаадынханд хамаг баялгаа барьж гүйдэг энэ хулгайчууд байхгүй байсан бол Монгол улсуудад Солонгос цаашаа болох хугацаа. Баялгаараа зодоод, алтаараа зодоод, нүүрсээрээ зодоод, нефтээрээ зодоод, никлээрээ зодоод, төмрийн хөдрөөрөө зодоод, мөнгөөрөө, цагаан тугалгаараа зодоод, бүх баялгаараа монголчууд зодоод энд хамгийн орчин үеийн супер хот байх байлаа. Лойвэрчид хулгайчууд төр бариагүй байсан бол монголчууд модон жорлонгоос аль эрт салах байлаа. Нэг мал хуурж байгаа юм шиг. Тэгээ одоо би нэг лайвын төгсгөлд нэг юм сануулъя. Одоо энэ өнгөт хувьсгалд уриалаад байгаа. Тийм үү? Монголчууд Монголын иргэдийг одоо галц зэвсэгтэй болгоё гэд яриад байгаа. Энэ хүмүүсийг яагаад ингэ байлгаад байгаа юм бэ? Яагаад байлгаад байна? Өнгөт хувьсгалд уриалаад Монголын иргэдийг айл болгон галц зэвсэгтэй болгоё гэдэг байгаа нөхдүүдийг яагаад цагдаа тагнуул ингэ зүгээр байлгаад байгаа юм бэ? Энэ хүмүүсийг монголчууд нийтээрээ Монголын үндэсний дайснууд гэж харна. Эдгээр монголчуудыг дуусгахын үүрэг хүлээсэн барууны тэжээврүүдийн юм ярьж байгаа. Хоёрдугаарт сошиал дээр босон хэдүүлээ, тэмцээ гэд ард иргэдийг цусдаллахт уриалаад байгаа нөхдүүдийг цагдаа тагнуул яагаад ингэ чив чимээгүй байлгаад бичүүлээд байна. Энэ цаанаа маш том бодлого байна. Монголчуудыг цус тэмцэл дуудаж байгаа. Талбай дээр очие босон эднэрийг алей буудъя гэж байгаа хүмүүс бол монголчуудын дайсан.
Тэд нар эх орончийн баг өмссөн дайснууд. Бид нар цөөхүүлээ. Бид нар тайван замаар асуудлыг шийдэж болно. Ямар ч цус тэмцэлгүйгээр, ямар ч бослогогүйгээр хэдүүлээ эднэрээс салах арга байгаа. Энэ бол сонгуул. 28 оны сонгуульд бүгдээрээ ард иргэд цалин мөнгө гэхгүй бүгдээрээ саналаараа дүүрэг хороон дээр бүгдээрээ тойрч сууж агаад саналын хуудсыг гараараа тоолох хэрэгтэй. Саналын хуудсыг гараараа тоол. Ойлгосноо? Энгүүл бид нар энэ лоорчдаас салж чадна. Бид нар сонгуулаар л эднэрээс салах зам байна. Тэрнээс биш бид нар одоо ингээд хөөрөөд энэ нэг новшнуудын үгэнд ороод цус тэмцэл хийнгээ талбай руу гарах юм бол Манангийн гарт нь цагдаа байна. Манангийн гарт тагнуул байна, шүүх байна. Тийм үү? Манангийн гарт Монголын ардын хайран байгаа. Хэдэн жилийн өмнө 7 сарын 1-нд 2008 оны 7 сарын 1-нд Монгол ардын намынхан ард иргэдийн урдаас хоёрт танкуудыг Улаанбаатар хотыг тойрсон гарнизонуудаас шууд цэргүүдэд оруулж ирсэн. Шууд танк хоёртууд Улаанбаатар дотор орж ирсэн. Яг энэ шиг эдгээр Монголын ардын армийг Монголын ард түмний эсрэг тушаалаар хөдөлгөнө. Цэрэг хүн бол тушаалаар галлаад гэвэл тэгэл галлна. Бид нар яах вэ? Цус тэмцэлд гарлаа гэхэд бид нар бүгдээрээ ихэнх нь буудуулаад өгнө. Тэгээд үлдсэн хэдийг баривчлаад одоо төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гээд насаар нь шоронд хатаа. Тийм биз эднэрийн гарт бүх мэдл байна. Тэгэхээр хэдүүлээ ингээд лайваараа үзэл бодлоо солилцоод энэ хулгайчлал өөрчлөлтөөс хэдүүлээ салмаар байна. Монгол ардын нам, ардчсан нам болон эднэрийн төрүүний бөөс болсон үнэн ба зөв нам, шин нам, ногоо нам, эвсэл гэсэн худлаа гой нэртэй бөөснүүдээс одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын бүх намуудаас татгалзах хэрэгтэй. Ингээд сонгуулаар ямар ч хар машин жишээ байхгүйгээр монголчууд саналын хуудасаа идэвхтэйгээр бүгд тойрч сууж агаад яс гараараа тоолоод ингэж л бид нар эднэрээс сална. Энэ хулгайчуудаас салах хамгийн тайван замаар салах арга бол сонгуул. Хар хайрцгаар авахын эсрэг харин хэдүүлээ жагсах хэрэгтэй. Ингэж л сална шүү. Тэгэхгүй бол одоо арай хитэрж байна. Надад эрх мэдэл байсан бол би хамгийн дөрүүлж Монгол улсаас дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хошногноос нь утаа саагт өшгөлж гаргах байлаа. Өнөөдөр хятад улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хараат биш. Тэгсэн хэрнээ хятадууд үхээд байгаа юм алга үржээл. Өнөөдөр энэтхэг улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн бос. Тэд нар үхээд байгаа юм бол хөгжөөл. Өнөөдөр Орос улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн биш. Тэд нар үхээд байгаа юм бол улам хүчрэх болоод байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг нутаг дэвсгэрээсээ хөөж гаргасан. Нэгдүгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хөөж гаргуул монголчууд эрүүлжиж эхэлнэ, хорт авдраасаа сална. Хоёрдугаар олон улсын валютын санг өтөр түргэн газар нутгаас хөөж гаргах хэрэгтэй. Тэгвэл энэ долларын боолууд бүхс рүүгээ амрууга доллар жихүүлдэг энэ төрийн том өндөр албан тушаалтангууд бүгд мөнгө аваад Монголоос зүхтаа. Гуравт нь GSCU гэх мэт арх зардаг, хонсон хоол зардаг арай болов. Ийм газруудаар бүгдийг хөөж гаргах хэрэгтэй. Хэдэн мянган жил хэрэгэлсэн танигдсан үнсээ хэрэглээрэй. За яах вэ? Намайг элдв янзаар хилж байгаа. 9 шидээр хилж байгаа. Миний инээ төрөөд байгаа. Би үнэхээр одоо хятад байсан бол эдгээр миний өстө бүх юмыг уудлаад интернетээр тавьсан байгаа. Тийм байхгүй учраас бид нар яач чадахгүй байгаа. Ганц нэг юм бөөснүүд намайг одоо хятад хүн болгож ярьж байгаа. За тэр яах вэ? Тэгээд бурхан ажиллаа хийж байгаа. Намайг одоо ингэж элдвэр хэлж байгаа хүмүүс угаасаа тэгээд удахгүй тэгээд бурханыхаа шийтгэлийг хүлээн.
Тэгэхээр одоо энэ хөрөл сүх мөх ч юм уу, оюун эрдэн сүү бат болт ч юм уу. Тэгээ элбэг дорж морж Санжийн баяр гэдэг тий. Ийм хүмүүс цаанаас нь өдөртөж байгаа энэ утсан хүүхэлдээнүүстэй салахын тулд сонгуул дээр л хэвээр байх хэрэгтэй. Би өнгөрсөн сонгуулиар ярьсан, та нарт хэлсэн. Битүү сонгуулаа өгөө. Энэ парламентыг одоо хүчингүй болгоё. Одоо дангарга өргөсөн нөгөө томилогдсон 4 жилийн хугацаанд дуусаад энэ 76 гишүүн одоо бүгд гудамжинд гарах ёстой. Төрийн ордон эзгүй болох ёстой. За тэгтэн харин иргэдийн танхимд нь 333 савын төлөөлөгч 21 аймгийн төлөөлөгч нар чуулж гуралдаж агаад тэндээс засгийн газар тэргүүнээ өөрсдөө ярьж сонгомоор байна. Та нар битгий сонгуул өгөөч. Эдгээр сонгуул өг гэдэг бол би сонгуул битгий өг гэж байна гэдэг. Би өөрөөсөө яг 68 сая төгрөг гаргаад Монгол улсыг тойрсон. Монгол улсын бүх аймагт очиж би сонгуул битгий өгөөч гэж явсан. Энэний төлөө надад сонгуулийн ерөнхий хороо гомдол гаргаж надад эрүү үүсгэж намайг одоо цагдаад өгсөн. Би хэлээд байгаа. Та нарын яриад байгаа их оромч уцаа барайл чарлаад байгаа болохоос биш. Яг над шиг бодиттой юм хийсэн хэн байна? Та нарын яриад зүтээд байгаа их оромчд над шиг яг их орныхон төлөө 68 сая төгрөг зарцуулаад нэвтрүүлэг хийсэн үү? 21 аймаг тойрсон уу? Та нарын шүтээд байгаа их оромчд бүхэл бүтэн студ ажиллуулад, залуучууд цалинжуулаад, цус цэвэр нэр цэвэр гэж мэрэгжлийн өндөр түвшинд нэвтрүүлэг бэлдэж цацж байгаа юу? Та нарын их оромчд. Та нарын хайртай их оромчд уцаа яриад орилохоос чаашгүй. Их орныхон төлөө ямар ч үйлдэл хийхгүй байгаа. Тэгэхээр цус цэвэр нэр цэвэр төрийн бус байгууллага хууль ёсоор одоо 28 оны сонгуульд би 65-аас дээш насны хөгшчүүлээ нэр дэвшүүлж хөгшчүүлээрээ би улс орноо өдөрдүүлэхийг хүсэж байна. Ингэж л бид нар энэ заваа хүмүүсээс сална шүү. Тэгээд одоо хүрэн сүхнийг түрүү ерөнхийлөгч юу ууралж илээ хүн загинжилээ. Монгол улс зөндөө гоё хөгжиж чинь зөндөө юм байна гэж байна. Хэрвээ энэ мэд хүмүүс байгаагүй бол Монгол улс энээс илүү хөгжих байсан. Өнөөдөр 4 дотны нэг нь хор тавдраар өвдөж байна. Үхлээрээ дэлхийд нэг номерт орж байна. Тийм үү? Цалин баг учраас хөдөлмөрлөх чадвартай, улс орноо эд хөгжүүлэх чадвартай 20-оос 40 насны эдэр залуу ирчүүд маань бүгд харилуу боолын хөдөлмөрийг эрхлэхээр явж байна. Биднэрт өндөр цалин авах боломж байсан, эдгээр идсэн. Бид нар бүгдээрээ утгаагүй сайхан орчинд амьдрах боломж байсан, эдгээр идсэн. Бид нар 333 сумаа дээд зэргийн автозамаар холбох мөнгө байсан, эдгээр нүүрс зараад идсэн. Асар их идсэн. Сүүлдээ би эдгээр өрөвдөж байгаа, иш чаанаас эдгээр одоо цаддгүй байх та гэж. Аргаа ядаад эдгээр гихтээ алтан бурхан хүртэл зутгаж тавьдаг. Цул алтаар морь зөр цул алтаар зутгаж тавьдаг болсон. Баян ядуугийн ялгаа асар их болсон. Асар их монголчуудын сурч мэдэх боловсрал олгох боломжийг эдгээр ийдсэн. Юу. Асар олон залуу гэр бүлийн байрыг ийдсэн, орон сууцыг ийдсэн. Ерөөсөө эдгээр идэж болох бүхий л юмыг ийдсэн. Тэгэхээр энэ хүмүүст битгий итг. Одоо төр барьж байгаа 126 хүн дотор нь ганц хоёрхан гайгүй хүн байгаа харагддаг. Одоо байгаа Монгол Ардын нам, одоо байгаа ардсан нам, ер нь бүхий л нам. Юу ч гэж ярьсан битгий итг. Та нар ямар амар холигтуулж ханддаг юм бэ? 35 жил та нарт худлаа хэллээ. 35 жил та нарыг холигтлаа. Би удаа дараа хэлж байгаа. Ямар ч ирээ зэргүүгээр,
ямар ч ёс зүйгүйгээр, ямар ч ичих болчирхаагүйгээр би хэлээ. Та нарын энэ яриад байгаа эх оронч дотор цорын ганцхан үнэн хүн бий байх гэж тэмцэж байгаа. Цорын ганц худалдахгүй хүн бий байх юмсан гэж хүсэж байгаа. Тэгээд нэг хөгийн юм асуугаад байгаа юм. За яа. Нэг хөгийн юм асуугаад байгаа. Та их хурлд нэр дэвшиж байгаа юм. Та нар хүний хүсэл мөрөөдлийг улсын их хурл гэж битгий бод. Би их хурлд нэр дэвшихгүй. Яагаад гэвэл их хурлд нэр дэвшихэд надад тийм өндөр мэдлэг байхгүй. Их хурлд нэр дэвшихэд одоо эднэр шиг надад тийм том өндөр боловсрол байхгүй. Их хурлд дэвшихэд надад эднэр шиг тийм их мөнгө байхгүй. Тэгэхээр миний боловсрол мэдлэг хүрэхгүй. Тийм учраас одоо миний хүсэл мөрөөдөл бол их хурлын гишүүн биш. Миний мөрөөдөл бол сайн жүжиг хийх, сайн кино хийх. Тэгээ би дуртаадаа би юм улс төртөө орооцолдож, дуртаадаа юм нэвтрүүлэг хийж яваагүй. Уралгаа хийж чадхаа байсан. Зохиолоо бичиж чадхаа байсан. Киногаа хийж чадхаа байсан би. Жүжигээ хийж чадхаа байсан. Би жүжигээ хийхин тулд намын хулгайчуудын хошногыг долоох хэрэг гардаг. Би кино хийхин тулд намын хулгайчуудын бүхсийг ацын долоох хэрэг гардаг. Би номоо хэвлүүлэхийн тулд дарга нарын гарыг харах болдог. Ийм нөхцөлд би ажиллаж чадахгүйсэн учраас би улс төртөө хутгалцсан. Тэрнээс ийм бохир заваан бөөлц шиг яг л жорлонд байгаа ялгац шиг энэс ялгаагүй ийм навшнуудтай би зуурдахыг үнэхээр хүсээгүй шүү. Ийм учраас би энэ их орончдын тунд цорын ганцхан үнэн бий байх юмсан. Цорын ганц тууштай бий байх юмсан гэж энэ рүү орсон. Тэгээд надад бол айгүй том эрсдлүүд тулгардаг. Байнга амь насан занал хийлдэг. Сүүлдээ аргаа бараад миний хүүхдээ амь насанд хүртэл занал хийлсэн. 13 настай хүүхдээ минь хүртэл хүүхдээ чи хорлоноо. Чи айдгүй юм бол танаа хүүхдийг хорлон, танаа хүүхдийг чи ална шүү гэж над руу 99-11-т дугаараас залгаж ирсэн. Тэгэл нөгөө нэг мөнгө авч шантаажладаг мөнгө хэрдэн над руу дайрна. Нөгөө гутлын 8 чи алткан дайрна. Нөгөө монгол хүү илэрэгч уян нөгөө хужаа цустан хаал навчаа гэл. Тэгээ нөгөө нэг шижгийн нэг балер юм чи юм бэлээ бараанцд байдаг. Шижгийн лоорчин хүчрхийлэгч. Тэр мөрн над руу дайрна гэдэг. Эднэртээ мөнгө төлөөд намайг одоо хятад болох гэж бөөнөрөө над руу дайрдаг. Гисэн ч би бууж өгөхгүй. Хизээ нэг өдөр үнэн ялна гэж би итгэдэг. Надад намайг хэрвээ алах гээд ирэх юм бол бид номхон зогсож байгаад мэдээж алуулахгүй шүү дээ. Нэгийг алаад өхвөл ничээ болно. Хоёрыг алаад өхвөл хожоо болно гэж үзнэ. Би бол шийтгцэн хүн. Юунаас ч яахгүй байгаа. Тэртээ тэргүй би хүнд өвчтэй. Байнга өвддөг хүн. Надад ингээл зоовал өвдөөл яваад ах бас хаяа залхмаар байдаг. Тийм учраас Монгол Ардын намынх нь битгий итэг заяа. Юу ч ирсэн битгий итэг. Надад ч худлаа. Одоо хэдүүлээ эв нэгдэлтэй бай. Нэг хамгаал. Нэг өмөр амь нэгтэй бай. Одоо ингээл бүх улс Америкч тэр, Францч тэр, Германч тэр бүх ингээд дэлхийн бүхэл улс солонгосон ч юм уу ингээд үндсэн хуулиндаа нэх гоё бичсэн байгаа. Ардчилсан тэг хүний эрхийг дээдлсэн тэг шашин шүтлэг арьс хөнг угсаа гаруулаар нь одоо ялгуурлан гадуурхахгүй энэ тэгээд аюу гоё бичсэн байгаа. Үндсэн хуулийн дээр бүгд тэгээ бичсэн. Гэхдээ тухайн улс орнуудад бичигдээгүй хууль үйлчилдэг. Одоо жишээлбэл Хятадын коммунист нам руу зөвхөн хан үндэстэн орно. Хан үндэстэн ажиллана. Германы төрийн том ажлууд руу зөвхөн хохтойчуд, цэвэр герман хүн ажиллана. Тэд нар бүр хуулиндаа заасан. Ийм ажлыг хашиж болохгүй гэдэг ингээ бүр хуульчлаа заасан байдаг. Англи зөвхөн англи хүн удирдна. Испанд зөвхөн испани хүн удирдна гэсэн юм бичигдээгүй үндэснийх нь үзлүүд ингээд үндэсний үзэлтэнгүүд нь ингээд улс орноо удирдах дэмждэг. Энэ дээр бол одоо намайг ингээд өмхий хар Батүлийг би бодож байгаа юм.
асар их зовж өгнө гэж би дотроо боддог. Санжийн баярыг би аимшигтай зовж өгөх байх гэж боддог. Яагаад гэвэл бурхан тэднийг шийтгэх гэж би итгэдэг. Маш муухай хүмүүс. Тэгээ энэ хүмүүс намайг одоо пүүтлэр, гийтлэр, фашист гэж намайг элдв янзаар постн дээр бичдэг. Яах вэ гэхдээ би эднэртэй хэрэлтийг хүсдэг. Муу хүмүүстэй хэрэлдээд яах юм? За ийм байгаа шүү. Тэгээ сая одоо тэр хүрэл сүх мөхөд битээ итгээрэй заяа. Одоо хүрэл сүх бол учрлыг сумалцсан. Уран учрал. Учрал сая үхээд босохдоо Ирэлгийн хаантай гэрээ хийчихэд ирсэн юм шиг байна. Энэ сүнсээ худалдачаад ирсэн юм шиг байна. Шүдээ зугаал монголчуудын эсрэг яваад байна. Тэгэхээр учрлыг ерөнхий сайд болгоно гэж гошгоруулаад урдаа тавьсан. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуул болно 27 онд болох үлээ. Тэгэхээр хүрэлцэх буугаад Монгол Ардын намаа дарга болж Монгол Ардын намын дарга болж Монгол улсын ерөнхий сайдыг хийх хүсэлтэй байгаа. Энийг ард түмэн бүгд таслах хэрэгтэй. Эдний энэ мөрөөддөг те эдний тоглодог юм бодоо ингээд дуусгах хэрэгтэй. Муу хүмүүсээс салъя гэж бодож байгаа бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ дагаараа дэмжээрэй. За ингээд дараагийн лайв хүртэл баяр та. Тулалдаан зөвхөн шонхрууд нэснэ.